Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай марилцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн аимшигтай хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2005 оны 3 дугаар сарын 2-ны орой 11 цаг 56 минутанд Хүннам цагдаагийн газарт нэгэн сандарсан эмэгтэйгээс дуудлага ирдэг. Манай охин салхилахаар гараад ирэхгүй байна. Би гарч хаасайгүй хайлаа. Гэвч хаанаас ч болохгүй байна гэсэн сураггүй алга болсон гэсэн охиноо ирж байгаа ээжийн дуудлага байсан. Сураггүй алга болсон хүн бол 41 настай Жон гэдэг эмэгтэй. Тэрээр хүн ам цөөтөө ус нутг болох цоочин хушуунд амьдардаг байсан. Төв хэсэгтээ шөндөө гэрэлтэй цөөн хідэн дэлгүүр байдагч хотын захаар явхад огт өөр дүр зураг харагддаг. Тэнд төгсгөлгүй тариалангийн талбай уулын замууд үргэлжилдэг. Гудамжны гэрэл хоорондоо хол байдаг тул харанхуй, нэвтэрхийн аргагүй гүн харанхуй ноёлдог. Ойр хавьд нэг ч хүн байхгүй, бүр тэрийгээр явж өнгөрөхч машин харагддаггүй байсан. Дээрээс нь ширүүн бороо орж тосгон бүхэлдээ бүрэн харанхуй давтсан өдөр байсан. Цагдаа нар байдал маш ноцтой байгааг мэдэрч хатагтай Жонгийн байнга явдаг байсан маршрутаар шууд эрен хайх ажиллагаагаа эхлүүлцгээдэг. Баатар бороо орж байсан ч тэд ганц ч сэжүүрийг алдахгүй гिचэн бүс нутгийг нэгэнгүй нэгдсэн. Гэвч тэд юу ч олж чадаагүй. Гэсэн хэдий ч тэрээр сурггүй алга болсноос 3 цагийн дараа буюу шөнийн 3 цаг 45 минутанд цаг уг тосгоны эзэнгүй хоосон талбайг самнаж байсан цагдаагийн гар чийдэнгийн гэрэл нэгэн газар руу тусдаг. Энэ нь хуучин бохир хүнжлийн овоолго. Гэвч доор нь ямар нэгэн зүйл байгаа юм шиг цагдаад харагдсан. Цагдаа овоолсон хүнжил рүү болгоомжтой ойртож хүнжлийн захнаас татхад үнэхээр аимшигтай дүр зураг хүнд харагдсан. 3 цагийн өмнө сурггүй алга болсон хатагтай Жон аимшигтай байдалтайгаар нас барсан энд хөвтөж байсан. Түүний царайг бол танихын аргагүй болсон байсан. Түүний биед 100 гаруй хутганы шарах байсан бөгөөд ихэнх нь нүүр хүзүүний хэсэгт төвлөрсөн. Түүний гадаад төрх бол бүр үнэхээр аимшигтай болсон. Цогцост хийсэн задлан шинжилгээ бүр чимэг нэлтэй түүхийг өгүүлж байсан. Тэрээр их хэмжээний цус алдсны улмаас шоконд орж нас барсан гэдгийг илэрхий болдог. Түүний алдсан цусны хэмжээнээс нь буцаанд хосоолж үзэхэд түүнийг эцэст нь амиа алдах хүртлээр доод тал нь 1 цаг зарцуулагдсан гэж жисэн. Үндсэндээ хатагтай Жон тэрхүү харанхуй эзэнгүй хоосон талбайд цаг гаруй хугацаанд хөвтөж айжмаар маш зовиртаагаар амиа алдсан гэдг нь тодорхой болсон гэсэн. Цагдаа нар задлан шинжилгээний 2 дүгнэлтэнд анхаарлаа хандуулцгаадаг. Довтлогоо түүний нүүрэнд чиглэсэн байсан бөгөөд 100 гаруй удаа хутгалсан байсан. Энэ нь илэрхий хорсол уур хилэн агуулж байсныг харуулж байсан ч алуурчин түүнд гүн өс хонзон санаж байсан уу гэдэг асуултыг бол гаргаж ирдэг. Тиймээс тэд эхлээд түүний ойр дотны хүмүүсийг шалгаж эхэлсэн. Гэвч хичнээн хичээж хайсан ч ямар ч с ิจ гтэй зүйл гарч ирээгүй. Үүнд нь нэг шалтгаан байсан. Тэ Жон өөрийнхөө ажилдаг салбартаа 20 жил тууштай ажилласан мэрэгжилтэн. Тэрээр хамт олондоо хүндлэгдсэн гэр бүлтэйгээ маш ойр дотно. Түүнд төлөх ёстой өр байгаагүй, дамбараагүй хайр сэтгэлийн харилцаач байгаагүй. Энгийнээр хэлэхэд түүний амьдрал түүнд хор хөнөөл учруулах шалтгаантай ганц ч хүн байгаагүй гэсэн үг. Ажлын дараа орой бүр хийдэг байсан тэрхүү богино хугацааны алхалт нь түүний хөвшил, алжаалаа тайлж, стрессээ тайлах цаг нь өгдөг байсан. Тэр өдөр хатагтай Жон заншил ёсороо энгийн хувцлаад салхилахаар гэрээсээ гараад алга болсон байсан. Мөрдөн байцаалт зогсон байдалд орсон тул цагдаа нар тактикаа өөрчилж түүний мэддэг хүмүүсээс гадуур хайж эхэлдэг. Тэд хатагтай Жонгийн сүүлчийн мөчүүдээс сэжүүр хайж хамгийн ихэнд гэрчүүдийг мэдээлэл өгөхийг уриалж эхэлдэг. Цогцыг хотын төвөөс холгүй барьлах газараас олсон яг хажууханд нь 4 игнээ замын хөдөлгөөн ихтэй машин тасардаггүй зам уганд байсан. Тэд заавал нэг хүн ямар нэгэн зүйл харсан байх ёстой гэдэгт маш их итгэлтэй байсан. Гэвч тэнд нэг асуудал байсан. Тэр шөнө тухайн бүс нутагт маш хүчтэй ширүүн аадар бороо орсон. Тиймээс замууд бүхэлдээ эзэнгүй болсон орой байсан. Хүнч байхгүй, машинч байхгүй. Тийм орой байсан учраас гэрч олоход бол үнэхээр хэцүү байсан. Үлдсэн ганц сэжүүр бол хяналтын камер. Цагдаа нар ойр орчмын бүх замын хөдөлгөөний камерын бичлэгүүдийг цуглуулсан. Тэд шүнжин ажиллаж хариулт нь бичлэг дээр байгаа гэдэгт итгэлтэйгээр олон 10 видео файлуудыг нэгэнгүй шалгадаг. Тэгтэл гэмт хэрэг гарсан шөнийн 21 цаг 45 минутанд Жон эмэгтэй шүхрээ барин зам хөндлөн гарч байгаа нь харагддаг. Яг тэр үед эсрэг чиглэлээс нэг залуу Жон руу ойртон ирж байгаа нь мөн харагдсан. Тэд бие биенийхээ хажуугаар зүгээр л зурж өнгөрөх гэж байгаа юм шиг харагдаж байсан. Гэвч хэдэн мөчийн дараа тэр залуу толгоогоо гинт эргүүлэн тэгтээ Жонгийн араас дагаад холдож явах нь харагддаг. Удалгүй хоёулаа камерын дурангаас алга болсон ч гэсэндээ 10 минутын дараа тухайн зам дээр хатагтай Жонгийн шүхэр гинт газарт хэвтэж байгаа нь харагддаг. Цагдаа нар
Яг тэр шүхэр байгаа газар руу очиж үзэхэд тэр шүхэр тэр газартаа байсан хинч гар хүрээгүй тэр чихтэй байсан гэсэн үг. Энэ бүхэн ердөө 10 минутын дотор болсон байсан. Тодорхой хэлэхэд камерт харагдах орчноос гадуурх далд өнцөгт ямар нэгэн зүйл болсон гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Цагдаа нар видео бичлэгт үлдсэн залууг гол с ิจ гтнэр нин даруй нэрлэж бусад хяналтын камеруудаар түүний шилжилт хөдөлгөөнийг зан мөрдөж эхэлдэг. Тэд түүний мөрөөр мөрдөх тусам хэд хэдэн аимшигтай зүйлсүүд ил алт. Хэрэг гарахаас 2 цагийн өмнө буюу 19 цаг 50 минутын орчим хяналтын камерт тэр залуу хэрэг гарсан газрын ойролцоо 1 цаг гаруй хугацаанд эргэлдэж байгаа нь бичигдсэн байдаг. Тэрээр тодорхой чиглэлгүйгээр зүгээр замаар наас цааш алхаж байсан. Тэгээд 21 цаг 20 минутанд тэрээр нэгэн эмэгтэйг дагаж байгаа мэт харагдсан ч буцаж эргэж ирээд дахин с ิจ гтэйгээр наас цааш алхаж эхэлсэн. Тэрээр хохирогчоо санаатаа онгож байгаа мэт харагдсан. Энэ мэдээлэл бол мэдээж цагдаагийнхныг өндөр соргог байдалд оруулсан. Хэрвээ энэ санамсартай халдлага бол гэмт итгээд хизээч хүнд ч дахин халдаж болзошгүй гэсэн үг байгаа. Тусгай замын цагдаагийн баг өндөр бэлэн байдалд орж тухайн залуугийн хөдөлгөөнийг нарийн мөрдгийн тулд хотын бүх хяналтын камерыг дайчилдаг. Эцэст нь тэд түүний амьдардаг газрыг олж тогтоож чаддаг. 3 сарын 3-ны өглөөний 10 цагт буюу хатагтай Жонгийн цогцыг олсноос ердөө 6 цагийн дараа цагдаа нар түүний гэрлүү дайран орохоор шийдцгээсэн. Тэд хүн амны хэрэгт сэжиглэн 34 настай Ижи Хёныг баривчилж чадсан. Цагдаа нартай нүүр тулахдаа тэрээр маш тайван байж ямар ч эсэргүүцэлгүйгээр цагдаа нарт бууж өгсөн. Түүнийг баривчилсныхаа дараа цагдаа нар түүний хувийн хэрэгээс олж харсан зүйл нь тэднийг дахин нэг удаа шоконд оруулдаг. Түүнд 3 дугаар зэргийн оюуны чадамжийн дутагдaltaй гэсэн онош тавигдсан байсан. Түүний IQ 69 байсан. Түүлийн 12 жилийн турш Ижи Хён орон нутгийн нийгмийн үйлчилгээний төв туслахаар ажилладаг байсан байгаа. Эрүүл мэндийн байдлаасаа болоод тэрээр ямар нэгэн нарийн цогц даалгавар биелүүлэхэд хүндрэлтэй гэвч хамтран ажиллагчдийнх нь хэлснээр бол тэрээр баримт бичиг архивлах эсвэл Excel-ийн энгийн ажил хийхдээ маш сайн байсан гэж дүгнэжсэн. Ааш зангийн хувьд дуу цөвтэй бөгөөд хизээч ажил дээрээ асуудал үүсгэж байгаагүй. Хүн амны хэрэг гарсан өдөр Ижи Хён өмнөхтөөгөө адилхан маш дуугаа ажиллаа хийжсэн гэдгийг ажлынх нь хэлдэг. Тэрээр оройг аавтайгаа өнгөрүүлсэн бөгөөд тэр үед ч ямар нэгэн буруу зүйл болсонгийг шинж тэмдгийг аав нь олж хараагүй гэж дараа нь хэлдэг. За ингээд Ижи Хёныг баривчилсны дараа цагдаа нар түүнээс байцаалт авч эхэлсэн. Тэд түүнд хяналтын камерын бичлэгийг үзүүлээд чи яг энд юу хийж авсан бэ гэд асуусан чинь тэр шууд би түүний амь насыг хөнөөсөн. Би та бүхэнд бүгдийг ярьж өгье шилдэг байгаа. Энэ нь бол тэрээр хэрэгээ шууд хүлээн зөвшөөрж байна гэсэн үг. За тэгээ тэр болохоор өнгөрсөн жилээс эхлэн өөрийнхөө тухай ярьж эхэлдэг. 2024 оны 11-р сард түүний Facebook хуудсанд нэг мессеж ирсэн гэж хэлж байгаа. Тэр мессенжэн дээр болохоор өндөр ашиг орлого 100% баталгаатай биткойнд одоогоор ороогүй байгаа бидтэй бид чамд туслая гэсэн мессеж байсан гэж байгаа. Тэр үед болохоор биткойны галзуурал эд өрнөж байсан үе бөгөөд хүн бүр ласар их мөнгө олж байгаа юм шиг санагддаг үеэсэн. Тэрээр хуримтлалаа маш хурдан шавхсан. Тэгээд бүр ч их мөнгө олохыг хүсэж бүх зээлийг өөртөө гарах хэмжээгээр нь тултал авсан байгаа. За тэгэнгүүт нөгөө хүмүүс болохоор түүн рүү арилжааны платформын холбоосыг илгээсэн. Тэр сайтаас тэрээр худалдаж авсан койнууд болон хүний ашиг орлого бодит цаг хугацаанд хэрхэн өссөн нэмэгдэж байгааг харж чадж байсан. Ингээд Жихён баяжих гэж байна гэсэн баяртай бодолтой төөрөлдөн тэр сайтыг бол өдөржингөө харж суудаг болсон. Гэхдээ мэдээж энд бол нэг асуудал исэн. Тэрхүү биер чинь бодит биш байсан. Мөн тэдгээр койнууд нь хизээч оршин тогтнож байгаагүй койн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол тэр залиланд өртсөн байсан гэсэн. Үр дүнд нь түүний амьдралынхаа туршид хоримтлуулсан бүх мөнгө нь нэг л мөчөд ор сурггүй алга болсон гэсэн үг. Гэвч Жихён 3 сарын дараа буюу 25 оны 1 сар хүртэл энэхүү хатуу үнэнтэй нүүр тулж хүлээн зөвшөөрлгүй явсаар л исэн. Ингээд удалгүй үнэнтэй нүүр тулсан Жихёны хувьд бол маш их стресс, уур хилэн давтаж эхэлсэн. Түүний утсан дээрээ үлдээсэн тэмдэглэлүүд нь тухайн үед юу бодож байсныг нь яг таг харуулдаг. Тэр бичгтээ би мөнгөө татаж авахыг хичээсэн ч юу ч гарч ирсэнгүй. Би маргааш хүртэл хүлээн. Гэхдээ мөнгө маань орж ирэхгүй бол яах вэ? Би бүгдийг нь хөнөөх болно. Би өхмээр байна. Миний амьдрал ингээд дууслаа. Одоо юу ч болсон би үнэхээр тоохоо болсон гэж бичсэн байсан. Тэгээ энэ нь бол түүний сэтгэл зүйн байдал улам хурцдаж хэрэг гарахаас нэг өдрийн өмнөх тэмдэглэлээс нь түүний уур хилэн дээд зэгтээ хүрснийг харуулах бас нэг бичвэрүүд олдож исэн. Тэгээ тэн дээр болохоор би өнөөдөр нэг хүний хөнөөн намайг алуурчин болгосон новшнуудыг би насан эцэслэх хүртлээр хараах болно. Тэд бүгд тамийн орон руу зайлаасаа гэж найдаж байна гэж хэлсэн. Тэгээ түүний уур хилэн бол дээд зэгтээ хүрсэн гэвч уур хилэнгээ гаргах хүнгүй байсан болохоор түүний хорсол хаашаач чиглэх аргагүй болж гим зэмгүй хүмүүс рүү
тархаж бүх дэлхийг үзэл бодлолон хувирсан байгаа. Тэгээд хэрэг гарсан өдөр буюу 3 сарын 2-нд түүнийг уламж илүү цөхрөл рүү оруулсан нэг мессеж ирсэн. Таны зээлийн хүсэлтээс татгалзлаа гэсэн мессеж ирсэн. Энэ нь болохоор дахин зээл авах гэсэн хүсэлт явуулсан. Түүний сүүлчийн найдвар нь замхран алга орсноор ижийнхэн бол бүрэн ухаанаа алдсан байгаа. Тэр уур хилэндээ шатаж би зүгээр сайхан амьдрахыг хичээд байхад яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ? Яагаад би энэ бүхнийг туулах ёстой гэж бодон өөрөөсөө ядарсан хин нэгнийг сул дорой хин нэгнийг олж хөнөөх гэсэн аимшигт бодолд автсан байгаа. Тэр шууд захаас 5 инчийн жижиг утга худалдаж авахаар яваад хурууны хээ үлдээхгүй тулд бээлийн хүртэл худалдаж авсан. Ингээд оройн 19 цаг 50 минутын орчим тэрээр харцсандаа хүн амны хорсолтын хохирогчоо хайн хурш орчмоор хэсүүчилдэг. Тэрээр өөрөөс нь биеэр том өндөр хит эдэн эрчүүдийн хажуугаар өнгөрсөн ч хитэн талтгад хэцүү бөгөөд дөрүүлээд эсэргүүцэж чадна гэдгийг тэр мэдэж байсан болохоор хажуугаар нь зөрөөд өнгөрсөн. Түүний хайж исэн зүйл бол өөрөөс нь жижиг биетэй ганцаараа яваа эмэгтэй байсан. Тэгээд өөрийнхөө хохирогчийг хайж хэсүүчилж байтал дон эмэгтэй түүний өмнө гинт гараад ирсэн. Өөрийнх нь үеийн 40 гарсан эмэгтэй жижиг биетэй байсан болохоор тэр түүний араас чимээгүйхэн дагаж эхэлсэн. Түүнийг 10-аад минут дагсны эцэст гүү гудамжинд хөрөмгцээ хутгаа гаргаж ирээд хүн рүү дайрч эхэлсэн байгаа. Хохирогч Жон орилж зүгтахыг хичээсэн ч ижийнхэн зогссоогүй. Тэр түүнийг эзэнгүй хоосон талбай руу чирж өрнөөс нь дарж унгаад хутга хүзүүрүүн чиглүүлэн савсан. Тэр маш их хүчээр халдсан тул хутганы ир нь хүртэл хугарсан байгаа. Гэвч халдлага хуурхаа эрийг бээлэгээрээ ороод түн рүү дахин их халдаж эхэлсэн. Хохирогч бол амьд үлдэхийн тулд цөхрөнгөө барж тэмцэлсэн. Гэвч тэрхүү эзэнгүй талбайд түүний орилох дууг сонсох хинч байгаагүй. Ингээд биеэрээ дүүрэн шарахтай болсон тэрээр эцэст нь маш удаан арчилсны эцэст амь насаа алдсан байгаа. Ижихяны хувьд бол түүний хажуунаас явалгүйгээр амьсгал хураах хүртлээ хичнээн их зовж тарчилж байгааг нь хараад зогсож байсан байгаа. Ингээд амь насаа алдсныхан дараа Жонг ойролцоох эзэнгүй талбай руу чирч хаягдсан хүнжлөөр хучиж орхисон. Үүний дараа түүний утсыг бохир усны шугам руу шидэж өөрийнхөө тэр хэрэг үйлцэн зэвсгээж гисэн өөр газар тавиачиж хайсан байгаа. За ингээд ижихяныг баривчилсны дараа бол түүний царай биеийн байцаалтыг бол олон нийт ил олгосон. За мөн шүүх хурал болоод шүүх хурлаас бол шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон. Ижихяны хувьд бол давж заалдах шатны шүүгч гэсэн анхан шатны шүүхийг бүх насаараа хоригдох ялыг нь хэвээр нь үлдээсэн. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр эмгэнэлтэй юм хэрэг байлаа. Зүгээр л оройн тасгалаа хийх гэж гарсан эмэгтэй биткойны хохирогч болоод уур бухимдалтаа бачуурч явсан эрэгтэйгийн хохирогч болсон юм маш харамсалтай хэрэг байгаа. Тэр залууг нэг ч удаа харж байгаагүй, огт танихгүй хэрнээ уур бухимдалтаа шатаж луйрдуулсандаа багтарч явсан хүний байгуулж амь насаа алдна гэдэг бол үнэхээр харамсалтай ийм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээ ер нь бол хүнийг луйрдна гэдэг нь тухайн хүнийг ямар аимшигтай байдалд оруулж болох вэ? Хичнээн хүний амь насанд хүрч болох вэ гэдгийг бас харуулсан хэрэг болж байна гэж бодож байна. Тэгээ хүмүүс бие биендээ хайртай байгаад бие бинийгээ луйрдах ч юм уу иймэрхүү хүмүүсийг хүнд байдалд оруулсан зүйлүүдийг бити хийж байгаасай гэж хүсэж байна. За тэгээ та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэлдээ комент хэсэгт хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.